одоо илүү амар болно гэдэг. Ер нь сүүлийн үед манай тал руугаа бас их явж байгаа. Тэр нь тийм буцаад тийм юу яаж ийнэ гэхээр юу олж авч байгаа юм гэдэг нь арай өөр. Хичнээн наанаа салгаж бичиж байгаа байдаг байсан ч гэсэндээ нийлүүлж хэрэглэгддэг гэсэн үг тийм. Бизнес зорилго гэдэг зүйл өөр айгүй чухлаа тий. Бизнес зорилгоос хамаарат одоо бидний юу хийх гэж байгаа, яах гэж байгаа, тэнд ямар системүүд, ямар одоо хөгжүүлэлтийн процессыг явах вэ гэдэг нь айгүй чухал болно. Тэгэхээр эхлээд бизнес зорилгоо гаргаад тэрнийхээ дараа тэрнтэйгээ уялдуулсан системүүдээ нэг юм цаасан дээр хар зургаарч хамаагүй зураад үз. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Seven-Us podcast-ийн session 2-ын 5 дахь дугаар инхүү эхэлж байна. За өнөөдрийн маань дугаарт Series B-ийн хөрөнгө оруулалт анх удаа татсан And Global компани үүсгэн байгуулагчдын нэг CTO Утганбаяр Захирал маань өргөдөө орж байна. Бидний урилгыг хүлээж авч подкастэнд нь орж байгаад баярлалаа. За би ч бас одоо энд урилдаад оролцож байгаадаа баярлалаа. Тэгэхээр өөрөө чадхаараа зүйлс Монголын технологийн одоо сонирхож байгаа хүмүүстээ өрийн одоо мэддэг оюу туршлага тэрнээс хаваалцахаар ирлээ. За баярлалаа. Та микрог жоох ойртол биш. За өнөөдрийн сэдв юу вэ гэхээр бид нэр технологийн компаниуд, стартапууд технологийн бүтээгдэхүүнүүдийг хийхдээ хэрхэн архитектыг гаргах ёстой юм, бүтээгдэхүүнүүдээ ер нь хэрхэн боловсруулах ёстой юм. Энэ дээр архитект гэж яг юу юм бэ гэдэг талаас нь ярилцсан. За мөн технологийн компаниудын бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа байгууллагууд өөрөө одоо вендор компани бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа байгууллагууд ер нь энэ олон вендорын бүтээгдэхүүнүүдийг архитектыг нь хэрхэн уялдуулж хийх ёстой юм те. Өөрсдөө хөгжүүлэлт хийж байгаа тохиолдолд ер нь системүүдийн архитектыг хэрхэн боловсруулах уу, хоорондын интеграцуудыг хэрхэн хангадаг талаас нь төлхөө ярих болно. За тэгээд би хамгийн ихний асуултаа танаас And Global-ийн бүтээгдэхүүнүүдийн талаар асуумаар байна. And Global маань одоо нэлээд олон бүтээгдэхүүнтэй олон улсад гарсан бүтээгдэхүүнүүдээ бас экспортлоод ингээд олон улсын байгууллагуудад, том байгууллагуудад хэрэглүүлээд явж байгаа. Тэгэхээр And Global-ийн бүтээгдэхүүнүүдийн талаар та надад нэг технологийн бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл өгөөд хоёулаа асуултаа тэгж эхлэе гэж бодож байна. Зөв. За одоо And Global-ийн бүтээгдэхүүнүүдийн талаас ярихад бол ер нь чиглэл маань бол финтек салбар руу чиглэсэн. За тэгээд бидний хэрэглэгч нар бол ер нь ихэнх зүүнүүдээс буюу Япон руу одоо их клиент маань байдаг. За тэгэхээр ялгаа нь юу вэ гэхээр бид нэр бүтээгдэхүүний одоо жишээлбэл өөрөөр хэлбэл нэг экосистемийг харьцангуй тойруулаад өөрөөр хэлбэл яг тодорхой хэмжээний одоо сегментийн клиент одоо жишээлбэл юу гэдэг банк байна уу, банк ус байна уу тийшээ чиглэсэн бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Тэгэхдээ яг тухайн сегмент буюу яг одоо секторт яг жижиг зүйлийг илүү стронг хийдэг. За тэгээд буцаад интеграшны асуудал сая яригдлаа интеграшныг бас бид нэр илүү фокуслж ажилладаг. За жишээлбэл одоо бид нэр одоо яг тухайн одоо компани өөрөө одоо нэг жишээ болгоод одоо банк ус байдаг гэж үзье л да. Тэрнээс болохоор эхлээд яах вэ гэхээр хэрэглэгчийн мэдээллийг цуглуулна За энэ хүн ямар хүн хийн яг юу хийдгийг. Өөрөөр хэлбэл тухайн хүнийгээ одоо мэдэх тал руугаа яг хинттэй би харьцаад байна. Яг ямар үйл ажиллагаа явуулдаг, ханаас орлого болдог. За тэр хэсэг мэдээлэл цуглуулж байгаа хэсэг дээрх бүтээгдэхүүн манад одоо байдаг. Тэр нь одоо бид Mindbox гэж бас хийж байгаа. Нэмэхийн дараагийн шатных нь next одоо зүйлсүүдийг бас бүтээгдэхүүнээ санал болгоод явж байгаа. За энэ болохоор юу вэ гэхээр тухайн мэдээлэл цуглуулж байгаа хэлбэрийг нэмэх нь тэрийг мэдээллийг экстракт хийгдээд meaningтэй мэдээлэл болгоод тэрэн дээр нь автомат процессинг явдаг хэсэг За үүнээс цаашаагаа хэсэг дээр нь юу орж иж байгаа нөхөр энэ мэдээлэл аваад энийг юу болгох хэвтэй гэхээр decision-д туслах хэвтэй тийм үү. Одоо шийдвэр гаргалтын дээр нь туслах хэвтэй. Эсвэл шийдвэр гаргалтын дээр нь автоматжуулж өгөх хэвтэй. Тэр бол компани болгоноос шалтгаалаад өөрөөр байдаг. Тэр хүний одоо эцсийн шийдвэрийг өөртөө гаргах уу эсвэл автоматар гаргуулах уу. Эсвэл тодорхой хэмжээний рискнээс одоо доошоо байвал автоматар гаргуулсан хэрэгтэй. Үгүй байвал одоо илүү өөрөөр ревью хийдэг те. Хүн.
За иймэрхүү байдлын хэсэг тэгэхээр түрүүний хэлдэг шиг мэдээлэл цуглуулалтаасаа яваад шийдвэр рүү орчлоо. Одоо шийдвэрээс цаашаа яаж ийнө гэхээр бүтээгдэхүүн орж ирдэг. За энэ одоо клиентэд тэр компани маань А гэдэг компани нь ямар бүтээгдэхүүн санал болгох вэ? Тэр бүтээгдэхүүн нь ямар байх вэ? За үүний дараа тэр бүтээгдэхүүнээ дараа юу орж ирдэг вэ гэхээр энэ ер нь бол энэ болгоны дунд орж ирсэн бизнесийн процессууд байна тий. За бид нар яаж процесслох вэ? Яг ямар газраас одоо юу гэдэг мэдээллийг аваад хинт тэр мэдээллийг одоо notify хийх юм уу мэдээллийг хүргээд ямар шийдвэрийг гаргуулад эцсийн одоо бүтээгдэхүүний delivery хийх буюу эн чинь дотоод компани ер нь бизнесийн процесс болоо явцдаг. За энэ рүү чиглэсэн бүтээгдэхүүн гэсэн. Тэгэхээр одоо бид нэр LOS те цаашдаа явал LMS-ийн хэсгийг хөгжүүлээд тэгэхээр илүү энэ тал руугаа чиглэсэн бид нэр төрөлцсөн бүтээгдэхүүнээр санал болгодог. Тэгэхээр тухайн клиент авахдаа бид нар яг энэ хэсгийг ингэж авмаар байна. Эхний ээлжинд энэгээс эхлээд дараа нь энэ рүү явмаар байна. Тэгэхээр тухайн одоо клиентийн бизнесийг бид нар ойлгоод хамтдаа дижитал шилжилт гэж хэлэх юм уу хамгийн одоо байж болох давуу талыг сүүлийн үеийн одоо дэвшилт зүйлсүүдийг авахтан тусалдаг гэх юм уу тийм. За иймэрхүү бүтээгдэхүүнүүд байдаг. За энэ бүтээгдэхүүн болгоно нэлийн онцлогтой. Зарим нь болохоор илүү хурдан авах боломжтой тий. Одоо жишээлбэл би өөрийнхөө тэр одоо цуглуулж байгаа мэдээлэл дээр анализ хийлгэх, цуглуулж байгаа мэдээллийг efficient авах гэдэг бол илүү хурдан компанийнхаа дотоод процессд оруулах амархан. Эсвэл бүр илүү нөгөө сайн нэг юм core тал руугаа тий ямар бүтээгдэхүүн байх юм тэр бүтээгдэхүүнээ яаж одоо бид нар гаргамаар байгаа ямар нөхцлөөр гаргамаар байгаа. Энэ хэсэг дээр болохоор нэлийн удаан тэгтээ нөгөө талаасаа болохоор илүү тэр бизнес нэг удаа хийгдээд бүрэн автоматч боломжтой ч гэдэг юм уу тийм. Тэр иймэрхүү төрөлцсөн бүтээгдэхүүнүүд байгаа. Гэхдээ чиглэл нь нэг гэсэн. Иймэрхүү бүтээгдэхүүнийг санал болгодог. Ерөнхийдөө ингээд одоо би өөрөө банкнд ажиллаж исэн туршлагатай. Тэгэхээр за хамгийн ихнийх нь бол Mindocs нэртэй за CRM шиг хэрнээ одоо харилцагчийн мэдээллийг агуулсан үндсэн ийм систем юм байна. Дараагийнх нь зээлийн мэдээлэл цуглуулах буюу loan organization систем буюу LOS систем. Тэгээд зээл олгогдсны дараах менежментийн систем буюу loan management систем явж байгаа гэсэн үг юм шүү дээ тий. Бас нөгөө юу scoring-ийн credit scoring-ийн систем нь аль нэгдээ агуулгадаад явж идэг юм. Ерөнхийдөө түрүүний хэлдгээр credit scoring-ийн систем маань саяны хэлдгээр мэдээлэл цуглуулсан дээр үндэслээд дээр нэмээд одоо бусад газруудаас тэгээ бүх мэдээллийн цуглуулад шийдвэр гаргалтан дээр ордог гэсэн. Тэгэхээр тэрэн дээр илүү одоо бид нэр ямар хүн рүү ямар одоо хэмжээний зээлийг яаж гаргах вэ гэдэг тийм одоо компани болгон өөрийн сонирхолтой байдаг. Жишээлбэл зарим нь SME буюу дунд бизнес рүү гаргая гэдэг, зарим нь болохоор эцсийн кастомер руу тий. Зарим нь болохоор арай өөр бүр томоохон corporate client-ууд руу гаргаж гэдэг юм үү. Тэрнээс хамаарат score нь өөр байх жишээтэй. За нэг иймэрхүү тий яг хоо саний нөө Mindocs дээр болохоор илүү одоо яг хоо customer бүртгэлийн хэсгээс одоо дараагийн хэсэг нь юу гэхээр тэрний Mindocs илүү direction болгоод тухайн өгж байгаа документ тий юу ч хийж болно. Тэр unstructured мэдээллийг structured болгох зорилготой гэх юм. Тэгэхээр одоо Mindocs дээр илүү нөгөө OCR-ууд ажиллаад документээс мэдээллүүдийг нь уншаад тэрийг нь харилцагчийн үндсэн мэдээлэл болгож бүртгэж аваа. Тэгээд энэ дээрээ scoring шийдвэр гаргалтын модулууд нь ажиллаад ингээд тусалдаг гэсэн үг юм байна шүү дээ тийм үү? Жишээлбэл бидний нэг юм тухайн хүн нэг юм баримт өгье л да. За би ийм үйл ажиллагаа явуулдаг нь үнэн болно гэдэг. Тэгээд тэрийг одоо бид нар дотор нь яг тэр энэ гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгээд бид нар зарим документыг хараад уншиж ойлгож жагаад чи яг ийм үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс тэдний хооронд эхэлсэн юм байна. Хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. За энэ одоо магадгүй нэг юм гэрээ контракт гэж болно шүү. Би ийм гэрээ хийцэн. Миний үйл ажиллагаа бол одоо доктортой гэдгийг харуулах гэсэн. Тэрийг нь харж агаад хүн ингээд те уншаад за тийм байна гэдэг. Нөгөө талаасаа тамга тэмдгийн шалгамж гэдэг юм уу те бүгдийн хооронд нь тэр ирүүлж байгаа мэдээллүүдийн consistency буюу нэг хүний тухай яриад байна уу, нэг компани яриад байна уу, өөр хот зүйлсийг яриад байна уу гэдэг те. Энэ болгоныг нөгөө хүн илүү хийдэг. Жишээ хад нэг жишээ нэмэхэд болохоор хэрэг одоо green гэдэг ойлголттой байдаг те. Одоо жишээлбэл green зээл муу юм уу юм те. Та өөрөө green зээлийг хүсэж байгаа дээр шаардлага хангаж байгаа юм уу? Тэгэхээр энэ тал руу тэр шалгах гэдэг бол маш их хугацаа орсон. Тэгээд гэхдээ энийг хийх ёстой. Тэгэхээр буцаага тэрэнд нь илүү туслаад
бүр одоо эцсийн зорилго нь бол ер нь бүр автоматар болгоод ийм зорилгоор ийм мэдээлэл дээр үндэслээд ийм шийдвэр гарсан. За энэ шийдвэрүүд нь бүгдээрээ гарсныг хүн шаардлагатай бол одоо ревю хийгээд дараагийн степ руу явна. Үгүй бол дахиад за би тэгвэл энийг ингээд үзье. Энийг үгүйсгээд үзье. Тэгвэл юу болчих. Өөрөөр хэлбэл одоо нэг юм зээлийн эдийн засагч одоо хүн байлаа гэхэд одоо loan officer ч гэдэг юм те тэр хүнтэй харьцаж байгаа юм шиг тэр мэдрэмжийг ер нь одоо өгөхөөр зорж ажиллаж байгаа юм уу? За ерөнхийдөө андын системүүдийн үндсэн зорилгыг бол бас төр зургийг харж байна те. Тэгэхээр таны хувьд бол анханасаа үүсгэн байгуулагчтай нэг тэгээд CTO хийгээ явж исэн. Тэгэхээр энэ системүүдийг ер нь хоорондыг яг одоо энэ системийг хий гэдэг бодол шийдвэрүүд ер нь яг хаанаас гарч ирсэн. Тэгээд хамгийн түрүүлж яг алийг нь хийж ирсэн те. Ер нь одоо эн чинь за төсөөллөөр бол нэг 4-5 үндсэн core system байна гэд бодчих л да тий. Үндсэн core product тэрийг хооронд нь ингээд интеграц хийгээд уяах тэр одоо зураглалыг ер нь анханасаа харж ийсэн үү? Ер нь хэрхэн одоо ийм төвшөнд одоо боожиж ирж ийсэн бэ? Анх стартап байхдаа ер нь яг юу гэж хараад тий архитектийг нь enterprise архитектийг нь юу гэж хараад системийн архитектүүдийг ер нь хэрхэн хараад тэгээд одоогийн ийм төвшөнд ирж байгаа вэ? За. Одоо үнийг хэлэхэд те яг шударгаар хэлэхэд бол бас тухайн үед яг ямар чиглэлээр яг ийм болно гэдэг хинч таашгүй. Тэгэхээр энийг одоо миний бодлоор бол одоо те цөөхөн идэвхтэй хэлж байгаа. Тэр тохиолдолд төр яг ирээдүйд 10 жилийн дараа ямар байх вэ гэдгийг бодож толгойгоо өвдөх хэрэг байхгүй л гэж хэлмээр байна. Юу болох ёстой вэ гэдэг тийм direction буюу бид нар одоо хэлэхэд нөгөө жанжин шугам гэж байдаг шүү дээ. Бид нар ер нь аль сегмент дээр юг шийдэх гэдэг. Тэрийг л зөв тодорхойлох. Тэрний дараа явах гэхэд тэгвэл энэ хэрэгтэй. Эсвэл би ийшээ явах хэрэгтэй. Энэ болгоныг шийдрийг гаргахтаа нөгөө занжин шугамаа харж агаад бид нэр ийшээ явлаа гэхэд салаад алга болж гинөө. Эсвэл бид нэртэй зөв directional явж гинөө гэдгээ дотроо асуудаг тий. Өөрөөр хэлбэл нэг Elon Musk-ийн нэг үг гэдэг шүү дээ. Одоо ямар нэг юм хийх юм орж ирэл тэр нь одоо хүнийг Марс дээр болгоход нэг өдөр ч гэсэн наашлуулах үгүй юу? Хэрэв үгүй гэвэл тэр шийдвэр гарахгүй гэдэг шиг. Тэр нь бол одоо дэндүү одоо final юм л да. Гэхдээ энэ нь бол санаа нь юу гэхээр зөв чиглэл. Тэгэхгүй одоо жишээлбэл бид ингээл явж байхад энэ юу нэнд ажгүй гоё юм те. Энийг хийгээд өсчүүл яах вэ? Тэгэхэд ер нь нэмэд энэ гоё юм нөгөө тал руу харангуйтай хүн чинь ингээл угаасаа л шинэ юм сурахыг хүснэ. Энэ ямар гоё шийдлээ. Өөрийнхөө одоо текст стак дотор ч юм уу SQL одоо нэг юм руу оруулчих. Тэгжээж нэг кайф авах гэдэг те. Тэгээд тиймээсээ илүү энэ үнэхээр бидний чиглэлд туслах уу? Өөрөөр хэлбэл би дараа нь одоо яг бидний шийдэл дотор энэ магадгүй яг энийг шийднэ. Энэ ирээдүйтэй. Тэгээ явж байгаад буруу байж болно. Зөв байж болно. Энийг direction-а зөв бариад дараа нэг хүн сайн бодож явах хэрэгтэй гэдэг шүү дээ, тий. Эргээд нэг үзээд за бид нэг юм хийгээд нэг явцсан. За одоо ер нь чиглэл зөв байна уу? Бид нар ер нь хаашаа юм судлах хэрэгтэй байна. Ямар элементийг оруулж ирвэл бидний шийдэл илүү ойлгомжтой, хялбар, амар болох гэдэг. Тэгэхгүй юмыг л complicated болгоод байх ер нь амархан бохгүй эсрэгээрээ юмыг simplify хийх нь аюу хэцүү. Тэгэхээр одоо юу гэдэг одоо бүх юмыг simplify хийх гэж биш л тэг. Гэхдээ илүү одоо simple байх тусам чиглэл рүү яваарай л гэсэн. Бүгдийг хийдэг ч гэдэг юм уу, өөрөл complicated болгох тусам дараа нь нөгөө төрөөгөө орохоор айгаад идэг. Энийг гусайчаар энэ нэг чинь, тэр нэг гэхээр энэ нэг чинь бүгднгийн сайхан нэгнтэй нэг холбоотой байд тэ. За, тийм юмнаас айл болох зайлс хийгээд яг л бидний анх харж исэн зүйл энэ шигээ явж байна. Явж байгаа чиглэл маань simple ойлгомжтой юу шийдэх гээд байгаа юм хэд ч хэлээд өнөөдөр ингэж юм нэг хүнд хэлээд өвөө наазаа make sense татаж би ойлгож чинь гэж хэмжээнд л байвал ер нь зөв direction-аараа явчихна гэсэн. Дөрөвний хэлдгээр нэг анх эхэлжсэн гэдэгтэй анх эхлэхээр юу болдгоо лээ девелопер хүн те ер нь бол шийдэл рүү орох хичээдэг шууд ерөөсөө ABC хийнэ гэж дайрдаг. За тэрэн дээр нэг юм системүүдээ бүгдийн сайхан салгаа иччихин тийм үү. Энэ энийг шийддэг, энэ энийг шийддэг. За нэг 10 ширхэг дэд одоо систем гараад тавьчихж байгаа. Нэг нь maybe KYC хийдэг, нэг нь болохоор maybe тий транзакшн удирддаг, нэг нь болохоор LOS хийдэг юм эсвэл.
Тэгээд дараа нь нийлүүлдэг нэг процесс байдаг шүү дээ. Бүгдээрээ нийлээд нэг хамт ажиллах нь яах нь. Яг л ижилхэн энэ процессыг даваад яг нийлүүлэл анх тавьдаг. Одоо тэгэл өөрөөр хэлбэл юу гэхээр одоо цөөхүүлээ биччихвэл тухай хоёулаа ч юм бичсэн байж болно, гуруулаа бичсэн байж болно. Хитрхи нөгөө системээ том биччихээр тэгээ бичгээд олцохоор сүүлдээ өөртөө хэндлэж чадах хэлцдэг. Одоо юу гэдэг нөгөө too complicated бичээд байна гэсэн санаа тий. Тэгэхээр тэрнийг хийхгүйгээр simplify хийгээд за окей. Яг өнөөдрөө байдлаар энэ асуудлыг шийднэ. За next тэгвэл дараа нь яах. Тэгэхгүй одоо нөгөө нэг хэлдэг нэг юм нэг талаа амар гоё хийгээл. Тэгэл цаг амжихаа байлал үлдсэнийг нь те нэг юм начигнуулаа ачдаг шүү дээ. Тий. Тэр юм руу айл болох орохгүй сайхан ингээд хуваагаад би энэ проблемыг энэ хүртэл шийднэ. Үүнээс цаашаа одоо дараа нь бодё. Тэгээд бидний энэ сая нэг хуваацсан би 10 шиг зүйл хийх ёстой бол би нэгийг нь 7 хоногт хийх болчихлоо шүү дээ. 17 хоногийн надад хугацаа байгаа. За тэгээд тэрнээс хэтрүүлж болохгүй. 10 боллоо. За би нэг бол одоо буруу estimate хийсэн байна. Эсвэл за энэ хэмжээ байхад болно. Энийг шалгах индикатор нь бизнесийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу? За дараа нь тий одоо жишээлбэл арай жоохон домроод ирнэ. Тэгэнгүүт юу гэсэн үг гэхээр байнгын үйл ажиллагаа асуудал үүсвэл яах вэ? Тэрийгээ бодоод тий би энэ дээр асуудал үүслэх надад би яаж шалгах вэ? Асуудал үүснийг яаж мэдэх вэ? Тэгээд тэрийг би хурдан фиксийг арга байгаа юу? Тэ энэ болохоор жоохон хоёр дахьчлээ. Эхний үед бол одоо бизнесийнхаа юм роллоут хийх нь хурдан байх хэрэгтэй тий. Гэтэ ер нь энийгээ тавал бодож ивэл. За тэгвэл болцсон. За дараагийнх нь гээд явсан дээр. Тэгэхээр over engineering гэж ярьдаг. Манай девелоперууд банк хийдэг. Би ч гэсэн хийждэг тий. Одоо амар хоббитэй шүү дээ. Хараад энийг өстө бүр гоё болгочихвол ингэчвэл бүр гоё юм байна тий. Зогсох үедээ заримдаа зогсох хэрэгтэй. За тэгжээж бүтээгдэхүүн гарна. Асуудал нь зөндөө гарна тий. Бодоогүй зүйлс зөндөө гарна. Тийм угаасаа бодоогүй зүйлс гарч ижил эн чинь сайжрна шүү дээ. За тэгээд цаг хугацаа явсны дараа нөгөө нэг point дээр ирнэ. За бүгдийг шинжлэх хэрэгтэй байна. Ингэх хэрэгтэй байна. Одоо тэрийнхээ нөгөө дараагийн topic руу орч эхлэх гээд байна л да нөгөө нэг vendor versus something гэх юм гээд хэлэн тийм. Тэгэхээр тэрний өмнө зүгээр хэлсэн санаа нь болохоор дөнгөж эхэлж байгаа юм дээр хугацаа ямар хугацаанд ямар бизнесийн шаардлагыг бидний биелүүлэх гээд байгаа юм. Тэрийг ярилцаад тэгээд толгоон дотроо төсөөлөөд тэрийг юу ч гэсэн жижиг юм дээр хамаагүй зурж үзээд тэгээд нэг юм одоо хүмүүс ярьдаг те WBS гаргадаг юм уу за Gantt chart байд юм уу самтыг за тийхгүй байж ч гэсэн нэг юм одоо календар дээр нэг Excel дээр ч хамаагүй нэг хувааж үзээд тэгээд за яг хийх нь үгүй юу. Тэгээд өөртөө нэг юм юу тавиад зорилго тавиад гүгээд үз. Тэгээд юм тэр шиг юусоо болохгүй. Гэхдээ эн чинь ихний ялхан л юм чинь. Тэгэхээр эндээс таны ярен дээрээс би ер нь юу гэж ойлгоод юу гэж дүгнж болохоор байна вэ гэхээр хамгийн түрүүнд бол нэг бизнес зорилго гэдэг зүйлийг айгүй чухлаа тий. Бизнес зорилгоос хамаарат одоо бидний юу хийх гэж байгаа, яах гэж байгаа, тэнд ямар системүүд, ямар одоо хөгжүүлэлтийн процессыг явах вэ гэдэг нь айгүй чухал болно. Тэгэхээр эхлээд бизнес зорилгоо гаргаад тэрнийхээ дараа тэрнтэйгээ уялдуулсан системүүдээ нэг юм цаасан дээр хар зургаарч хамаагүй зураад үз тий ямар модуль хэрэгтэй юм яах ёстой юм хооронд нь яаж холбох юм юунаасаа юунд дамжих мэдээлэлд ямар мэдээлэлд дамжих юм гэх мэт ингээд зураад үз эн чинь өөрөө хамгийн түрүүний нэг enterprise architect гэдэг байгаа нэг юм эхлэл болно тий тэгэхээр энийгээ зурчих тэгээд энийхээ дараа хөгжүүлэлтээ хийх гэж байгаа бол ер нь аль модуль нь хамгийн чухал юм бэ хамгийн түрүүнд алийг нь хийх ёстой юм бэ гэдэг шаттаараа гарна төлөвлөгөөнүүдээ гаргаад тэгээд эхлээд үзээрэй гэдэг зөвлөгөө өгч штэ тийм үү тий тэгэхээр нэг юм жоохон төлөвлөхнийхээ тайм фрейм те одоо би эдний хугацаанд нэг иймэрхүү юмтай болцсон байна гэдгийг харахгүй бол хүмүүс нөгөө нэг одоо том асуудал хэлдэг штэ хэзээ дуусах вэ гэхэд дуус хоёдоо дуусна те тэгэхээр тэр чи одоо гол нь бол тэгж хэлье гэж бодож хэлээгүй л ах л та үнэн та тий үнэхээр дуусах үед л дуусна штэ гэхдээ нөгөө талаас нэг юм expectation байх хэрэгтэй байхгүй тий бид цаан чинь одоо нөгөө нэг хөрөнгө оруулалт татж байгаа юм байна чинь өдөр хоног өнгөрөх тусам одоо цалин явна кост гарна тэгэхээр тэрийг зөв estimate хийх тий тэрнээс биш одоо бүгдээрээ нэг юм одоо юу гэдэг хүнд ямар нэгэн хязгаар байгаа шүү дээ хүн болгоно байнга л төчгөнтөл ингээл хийгээлээд тэрийг нь арт талд нь байгаа хөрөнгө оруулагч хэн бэ хүлээгээд гэж байхгүй шүү дээ. Тийм баг. Та дараа хэмжээний хязгаар байгаа тэр хүмүүс
яг expectation-ыг ойлгох хэрэгтэй. Тэгээд яг иймэрхүү юм гарна гэдгийг одоо roughly ойролцооч гэсэндээ нэг хэлээд ойлголцсон л. За ер нь бол энэ зөвлөгөөрөө технологийн компаниудад за өөрсдөө мөн хөгжүүлэлт хийж байгаа компаниудад бол маш чухал гэсэн үг. Эхнээс нь ямар ч байсан хар зураг гаргаад системүүдээ сайн хараад нэг цаасан дээр буугаад үзэх хэрэгтэй байх гэж бодож байна. За одоо нөгөө айгу сая хоёулын яриан дундаас бас нэг ийм point гарч ирж байна л да. Хитрхи complicated болгоод буюу хитрхи том болгоод хөгжүүлчих магадгүй шүү. Тэрийг айгу сайн бодороо гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс үүдээд нөгөө monolithic architect гэж нэг зүйл яригддаг буюу нэг цөм юм дээр л баахан тойруулаад л олон системүүдийг хийчдэг нэг юм зүйл байгаа дээ. За сүүл рүүгээ одоо microservice architect гээл те бүх сервис болгоныг нь задлаад тусад нь бичээд ингээд ажилуулдаг, жижиг модулууд болгоод ажилуулдаг гэдэг ч байгаа. Тэгэхээр та энэний хоорондын ялгаа болон давуу сул талуудыг нэг тайлбарлаад яриад өгвөл. За. Задовчхоноор хэлэхэд бол эхлээд monolithic-ээр эхэлсэн дээр. Одоо яг миний personal дүрмэл байх л да. Гэхдээ хитрхи олон салгаад эхлээд хийх юм бол өөрөө тэрнийхээ хитэн хүн байгаа байлээ. Дээр нэмээд угаасаа чи өөрөө чиний нэг одоо хоёр хамт хийж байгаа найз ч юм уу те хамтран ажиллагч хамт хийж байгаа бол та ер нь бол бүгдийг ойлгож байгаа. Ойлгох ёстой те. Тэгэхээр monolith бол тэн дээр бол хангалттай. Буюу хамгийн том дутагдал нь болохоор орохоор бүгдийг ойлгож орох хэрэгтэй болоод байдаг. Тэгээд одоо 80-уулаа болцсон, 90-уулаа 100-уулаа болцсон юм ч тэгээд тэр тас том системийг хүн болго ойлгож чадахгүй шүү дээ. Тэгэхээр зорилго шаардлагаараа байж болно те. Салах хэрэгтэй бол. За хэр их одоо нарийн бүгдийг одоо нэг бүрчлэн задлах уу гэдгийг ер нь бол юу байдаг. Бид нар microservice гэж явж байгаа ч гэсэн за бүр яг microservice хүртэл яг энэ хүртэл задлах юм уу яах юм гэдэг яриаар их ордог байхгүй. Би 200 жижигхэн юмтай байх юм уу 20 байх юм уу тий. Тэгэхээр эцсийн үр дүнд явж өөрөө ер нь шийдэж таардаг байхгүй. Тухайн шийдлэр. Тэгэхээр миний хэлж байгаа идея санааны үхээр monolith эхлээд зөв. Monolith-ээр явах юм бол түрүүний хэлдгээр юм complicated биш байна. Одоо эхний үед те бүх юм нэг газар байгаа юм чинь. Deploy хийхэд маш амар. Нэг юм deploy хийлээ, буцаа гэж бодъё л да. Ганц л rollback. За нөгөө талаас А-гаас Б рүү яваад, Б-гээс С рүү яваад энэ дунд алдагдвал яах вэ? Зогссон бол яах вэ? Эсвэл одоо систем унцхад яаж буцааж үргэлжлүүлэх вэ? Тэ одоо нөгөө бидний илүү microservice тал руугаа явах юм бол нэг мессежингийн асуудал байгаа шүү дээ. Бид нэр А-гаас С рүү явсан чинь С нүггүй гэж хэлсэн. Гэтэл энэ болгоныг араас нь ингээл хянаал тэрийг нь засаад явж явах цөөхөлөө баг ягаад ч дийлэхгүй. Тэгэхээр хоёр дахь том даваа тал юу гэж байна вэ гэхээр monolith дээр error асуудал гарлаа гэхэд олоход амар. Ганц л газар байгаа чинь error тэмдээл байна. Гуравдугаар том даваа тал юу гэхээр performance дээр даваа. Өөрөөр хэлбэл би нөгөө нэг microservice-д хоорондоо API байна уу? Одоо сүүлийн үед одоо илүү зүйл юу ч гэжтэй илүү одоо optimal way gRPC байна уу? Ямар протокол ашиглаж байна. Энэ болгоныг ингээд ашиглаад явахаар ер нь бол performance удаан. Одоо юу гэдэг би нэг юм руу тий одоо нэг функц дуудаал хийчих зүйлийг би аваад чи нэг API дуудаа нөгөө API-г хариу өгөхгүй бол яах вэ? Тий. Тэгээд би одоо тэрэн дээр нь handle хийдэг юм бичих юм уу? Тэгээд нөгөөх нь одоо зүгээр жоохон одоо deep dive хийгээл харахад нэг хүн код биччихсэн аа. Доор нь бөөн ингээд нэг юм юу хичээл та. API дууддаг 7 алхам нэг ингээд зэрэг бичсэн. Тэр бол юу гэж харах вэ гэхээр за энэ нь л failed-нтэй. Хэзээ нэгэн цагт ажиллахаа болохоор хаан зогсцсон. Тэгээд тэр болгон дээр нь лог үлдээгээл эхлэн. Тэгээд логоо харна те. Юу вэ гэхээр яг зүгээр олон системийг одоо нэг юм шиг ажилуулна гэдэг чинь өөрөө текст цаг орно. Тэгэхээр жижиг тим битгий тийш ороо. Тэгэхээр юу гэхээр түрүүний хэлдгээр сөөхөн тимтэй юмаа эхэлж байгаа үед complicated болохгүй тулд те яг хараад окей ойлгож байгаа юм чинь. Тэрийг хийгээл. Буюу monolith. Хоёрдугаарт нь түрүүний хэлдгээр перформансийн хувьд ер нь л илүү даваа тал гарна. Deployment маш амар болно, rollback маш амар болно. За microservice руугаа буцаад оръё те. Яагаад вэ гэхээр microservice буюу хэрэгтэй юу? Хэрэгтэй.
Явж байгаад бүр аль хүртэл макро болгож болох. Аль хүртэл яг бүр ингэж явах гэсэн хэрэг бид нар нөгөө нэг фас буюу одоо serverless архитектур орж болох байхгүй. Ер нь тэр хүртэл явсан шүү дээ, тий. Явсан. Одоо хүмүүс бид нар тийшээгээч бас явсан. Бүгдийг нэг final одоо нэг ганцхан зүйл хийдэг function болгож тавиад тэр function болгоно бид нар нааталтаа одоо step function вэ нөө AWS-ийн тий. Эсвэл юу гэдэг тий. Тэрүүгээр бүгдийг холбоод амар гоё архитект гаргачих бол. Даваа тал юу гэсэх вэ? Тэгэхээр тэр хийж байгаа функцийг нэг хүн ороод бичнэ. Development-ийн хурд тус. Би бүгдийг ойлгоод авах шаардлага байхгүй. А-г гараад Б-г гаргадаг. За нэгдүгээр асуудал. Одоо юу гэдэг шинэ developer орж ирээд шууд ажиллахад хялбар. Дээр нэмэр бүгдийг ойлгох шаардлага байхгүй. За хоёр дахь даваа тал хэлний нэг асуудал үүсэхгүй те. Би ямар хэл дээрээ хийн хариугаа буцааж хат бол. За гурав дахь асуудал нь юу гэхээр яг уу юу хийн энэ жоохон анхлын хувьд гэж ярьдаг л да юу гэхээр нэг систем таг онохгүй гэ тэ. Гэхдээ одоо most likely critical system нь унтсан бахад нөгөө системүүд нь одоо ажиллана гэж байгаа ч тэгээ. Гэхдээ яг зүгээр нэг юмнасаа болоод нэг жижиг deploy-оос болоод whole system унахтай. Тий харьцангуй бага байна. Гэхдээ яг энийг жоохон бий бол энэ дэр одоо асуудалтай гэх юм уу те. Макросистемийг макро байна гэдэг чинь юу гэхээр ер нь жоохон ирээдүйдээ томроод эхлэнгүүт simplify хийж байгаа хэлбэр хараад ерөөхдөө архитектийг бүр ингээд одоо түрүүн хэлжсэн шүү дээ. Нэг юм ингээд ганцаар нь ойлгоход хялбар байснаа томроод ирэхээр чадхаа болж эхэлж. Тэр болгоныг толгоондоо loading гэж байх ойлгонгод жижиг piece болгоод тавиад тэрийгэ менеж хийдэг тим гаргаад тэгээд ингүүд нөгөө evolve хийж байгаа нөгөө компани чинь багасаа тэ жижигээсээ томорж байгаа процесс дотор аюу хэрэгтэй. Тий одоо жишээлбэл би KYC хийдэг хэсэг байлаа. KYC-гээ би аюу гоёор ингээд нэг тим гарч ирээд тэрийг. За хоёрдугаарт нь болохоор энэ үед юу орж ирдэг вэ гэхээр энэ үед ч өмнө ч орж ирдэг л дээ. Өссөн үсээгүй одоо гадны шийдлүүд орж ирдэг. Одоо бүгдээрээ reinventing wheel гэдэг шиг бүгдийн шинээр хийгээд байвал нөгөө бизнес чинь будаа шүү дээ тий. Одоо ягаад хугацаа үнцэнтэй дээр нэмээ бид нар тэнд 7 жил хийцэн одоо battle proven гэдэг шиг системийг хажуунаас нь бид нар нэг юм наатлаас нь харснаа нэг одоо хамаг интерфейс бичиж байгаа юм шиг биччихээд яг тэр яагаад ямар асуудал үүсдэг ерөөсө таг мэдэхгүй юм хийчээд тэргээ хэдэн жил нухаа суугаад байвал бид нар нэрээ юу илээ заа яаж гараа уул нь бол ийм бизнес хийх гэж явж ирсэн. Тэгсэн чинь бид нар чинь нэг мэдсэн чинь шал өөр юм хийцэн явж ирсэн гэдэг юм руу их орно тийм. Зарим бизнес юм байна. Нэвтрүүлгийн компани болчих гэдэг тийм. Яг хөө гэхдээ давуу тал байдаг л да одоо ширэл ер нь Slack ч гэдэг юм уу янз бүрийн томоохон одоо техник шийдлүүд дотроо асуудлаа одоо шийдэх гэж систем хөгжүүлсэн нь хүн болгонд хэрэг болоод одоо нөгөө нэг ийм майндсетээр хандах хэрэгтэй гэх юм уу. Эхлээд за биднэрт ийм хэрэгтэй байна. За тэрийг бид нэр хинээс авч болж байна. Хаана шийдлээ? Нөгөө талаар хүнээр хийлгэж болох юм уу? Эсвэл өөртөө хийх. Одоо юу гэхээр те шийдлийг аваад интеграшн хийх үү та. Хамгийн гол нь тэрнийг яг юу байх ёстой байгаа эхлээд сайн ойлгох тусам аль аль нь амар бол. Өөрөөр хэлбэл бид notification service хэрэгтэй. Notification service чи одоо биднээсээс өмнө байж л байгаа шүү. Хүн болол хэрэгтэй. Өөртөө хийх үү? Сонгох уу яах. Гэтэ notification service-ийг одоо сонгох үед нөгөө нэг юм за энэ нэг систем амар гоё юм байна. Аваад тавьчих. Гэтэ яг тэр notification service чи яг юу юм бэ? Яг ямар үндсэн асуудлыг шийддэг юм бэ? Тэрийг ойлгохгүй бол үгүй тэгэл биччихээ л да гэдэг нэг юмар орчин өнгөцгөн ойлгуул те. Эсвэл нөгөө вендорын систем авсан чи ямар ядаргаатай том юм бэ? Асуудал үүсээд байна. Ийм том юмыг авчихар гэдэг. Тэгээд яг одоо ингээ харангуут 2-3 жилийн дараач эсвэл нэлээд сайн ухсны дараа make sense энэ чинь энийг асуудлыг шийдэх гэдэг юм шүү дээ. Энэ системийг биелээ байсан бол тэр үед байсан маа сонгохгүй. Тэгэхээр үсвэхээр яг хийх гэж байгаа юм эхлээд судлах хэрэгтэй л. Тэгээд их тусам зөв шийдэх. За. Тэгэд microservice руугаа буцаж ороход хүссэн үсээгүй гадны системүүдтэй харьцсан. Одоо буцаагаад өөрөө энийгээ менеж хийн. Тэгэхээр eventually ер нь бол macro систем руу явна. Fast буюу тэр function байдлаар ажиллаж байгаа тэр ер нь аль болох битгий яваарай гэж бас зөвлөхөр. Яагаад гэхээр ер нь so many зүйл болно. Loop үүснэ те асуудал. Одоо буюу хязгааргүй loop үүсгэсэн кейсүүд их гарч болно. Тэгэхээр тэр чинь хязгааргүй loop үүсэж байгаа хязгааргүй cost гаргахад л явчин те. Cost айгүй аюултай. Нөгөө талаас
яадаг вэ гэхээр хүн болгон өөр өөрийн бодлороо бөөн бичсэн. Гэхдээ тэр болгоныг нэг системийг архитектийг харж дээрээс харахад амар хэцүү болно. Энэ дотор энэ ингээ бичээ хийсэн. Энэ үдийг яг яад юм бол тэгээ олоод харангууд нөгөөх нь нэг юм буруу байвал яах юм. тэр буруу байг мэдхэд амар хэцүү. Нөгөө нөхөр чинь юуг хараад чинь ямар хэлдэж чинь нэг юм бичээ хийсэн. Нөгөө хэлийг ойлгодог хүн байдгүй. Код ревю хийж Тий. гарч ирэх гээд байдаг. Одоо тэмдэглэлтэй тэгэл та нэг А гэдэг этгээд хийцэн. Гэхдээ нөгөөх нь одоо байхгүй гэж байна. Тэгээ тэрийг ойлгодог хүн хаана вэ гэж хайна. Тэгээд одоо өөрөөр хэлбэл нэг компани wise яг та нар өөрсдөө тий бүгдээ код хийчих гэж байгаа л тий. Илүү цөөхөн хитгэн хэл сонгох хэрэгтэй. 1 2 3. Тэгээд тэрэн дээрээ яг нэг стандартаар бичих хэрэгтэй. Чин simplify хийж байгаа процесс шүү дээ. Тэгээ хүн дургуусч болно. Би ингэж бичихгүй, ингэхгүй гэж бол тэрийг яг сайжруулж болохоос тий формат байна уу, темплейтүүдээ сайжруулж одоо кодын стандартаа сайжруулна гэхээс биш тэр хүнийг бүгдийг accept хийгээд ажиллахгүй шүү дээ. Яг тэгэхээр би чинь нэг юм харахад ижтгэл форматтай байх хэрэгтэй шүү дээ. Хараад ойлгож явах хэрэгтэй. За тэрэн шиг байх хэрэгтэй учраас тэрийг одоо юу гэдэг бүр нарийн ингээд жижиг болоод бүх одоо хэлүүдийг accept хийгээд ирэх юм бол simplify гэсэн процесс чи алга болоод хүндрээд ирэх шүү л гэдгийг зөвлөх гэдэг. Тэгэхээр бодохгүй угаасаа тийшээ орно. Тийшээ орохдоо so many проблем гарч ирнэ. Тэрийгэ шийдээрэй. Буюу одоо илүү critical бодож эхэлнэ. Гэхдээ ийшээгээ явахгүй байж чадахгүй. Моногоор дан явчихлаа. Яг энэ дээр хэлэхэд яг сүүлийн үеийн approach-уд байдаг те. Monolith буюу repo-го моно болгох нь deployment дээр амар байна. Буюу UAT-ийн орчин ч юм уу те. Одоо жишээлбэл production орчныг үүсгэхэд хялбар болж байна. Rollback хийхэд хялбар болж байна. Гэхдээ буюу нөгөө талаас build хийж байгаа процесс амар удаан байна. Удаан болж байгаа ч гэсэн давуу тал нь одоо би амар хурдан одоо гэдэг орчингууд дээр тавина. Одоо илүү амар болно гэдэг. Ер нь сүүлийн үед манай тал руугаа бас их явж байгаа. Тэр нь юу буцаад тий. Юу яаж ийнэ гэхээр юу олж авч байгаа юм гэдэг нь арай өөр. Хичнээн наанаа салгаж бичиж байгаа байдаг байсан ч гэсэндээ нийлүүлж хэвлэгддэг гэсэн юм тий. Тэгээ манай юм шиг харагдаж байгаа ч гэсэн үгүй гэж болно. Их сонин штэ нөгөө хүмүүс чинь direction явж яснаа энэ ер нь жоох ингэ явчлаа гэдэг. Жоохоо салж явж яснаа энэ ер нь дэндүү салаа явчлаа жоох буцаж иймэрхүү байдлаар нэг юм spiral хэлбэрээр л давтагддаг гэх юм уу тий. Тэгээ бодохгүй ахаад нэг өөр гоё юу гараад ирж байна шүү дээ. Одоо чиглэл чиглэл гараад ирж байна. Тэгээд сайхан уншаал нөгөө том гоё компаниуд чинь тэгэл яг энийг гаргана шүү дээ. За ер нь бороо байсан юм байна. Тийм тэгэхээр саяын ярианаас ер нь юу гэж бас дүгнэх вэ гэхээр за танай компани технологийн баг өөрөө цөөхөнтөө тий хөгжүүлэгч цөөхөнтөө ийм тохиолдолд тэгээд өөрсдөө юм хөгжүүлж байгаа тохиолдолд бол эхний ээлжинд монолитик байдлаар хийгээрээ тий. За одоо магадгүй манай подкастыг гүйцэтгэх захирлууд, эцдүүд, фаундерууд сонсож байгаа бас нэг технологийн багийн хүмүүстэй ажиллаж байгаа гэж бодоход эсвэл шинээр CTO болсон за ийм туршлагатай хүмүүс сонсч илаа гэж бодоход багийнхаа нөөцөд бас тааруулж энэ хөгжүүлэлтийнхаа арга гаргачлал тий энэ архитектээ бас сонгох нь илүү зөв юм бэ шүү. Хамгийн түрүүлж одоо юу гэдэг монолитик байдлаар юмнуудаа хийж агаад за багч нь үнэхээр томроод хүний нөөц чинь чадвартай болоод тий олон хүний нөөцтэй болоод систем чинь хит их ачаалалтай болоод ирэхин цагт бид нэр тодорхой зүйлүүдийн тодорхой хэсгүүдийг салгаад өөр микросервисүүд болгож болох нэ. Тийхгүй болохоор бас бүгдийн 100% монолитик гэдэг нэг юм руу ингээд явж болохгүй. Тэгвэл нэг нь унчвал одоо нөгөөх нь ажиллахаа болоод унчна гэдэг шиг тий. Одоо банкны системээр бодоход л бид нэр яагаад микросервисийг айгүй хөтөлгүй яриад байдаг байсан бэ гэхээр за нэвтрэлтийн хэсэг буюу KYC-ийн хэсэг болцсон амжилттай зүгээр ажиллаж байгаа. Гүйлгээний дансны лавлгааны хэсэг зүгээр ажиллаж байгаа. Гүйлгээний хэсэг зөв хэвэн ажиллаж байхад ямар ч байсан харилцагчийн нөгөө импактыг даваад гарна буюу дийлэнх хийгдэг үйлдэл нь гарна. Тэр зээлийн мод бол нэг хэсэг унахад бол асуудал байхгүй тий. Зээл авдаг хүмүүс нь харьцангуй цөөхөн учраас өдөртгийн хүлээж авч чадна гэдэг байдлаар ингэж салгадаг. Тэгэхээр яг энтэй адилхан тий нөгөө юу хэрхэн салгаж болох вэ гэдгийг аягүй сайн бодоод юу нь монолитик байж болох вэ? Тэгээд системээ хэрхэн архитектыг хэрхэн холбох вэ, зурах вэ гэдэг нь бол аягүй
чухал байна шүү дээ тийм үү. Тий, энэ дээр яг хуу ганц хэлэхэд юу гэхээр монолит байгаад ирэхээр бүгдийг нь ойлгох угаасаа боломжгүй болоод ирчихнэ. Тэр үед үйл ажиллагаа нэг сайхан салгаал. За энэ аан тэрийг хийдэг, бэн тэрийг хийдэг. Тэгээ бодчих юм бол миний бодлоор илүү энгийн болов гэж чинь. Тийм байна тий. Тэгэхгүй нөгөө хүний чинь угаасаа л тархины хүчин чадал нь тодорхой хязгаартай. Бүх хүнийг бүгдийг мэддэг нэг хүн байгаад нөгөө хүнээ алдчихгүй гэж айжахын оронд тий. Ер нь ингээд хуваах хэрэгтэй гэдэг зүйл бас ярьж шít гол зарчим нь тэр байх нь. За ойлголоо. За түрүүн хоёул яриан донд нөгөө вендор систем ороод ирлээ тий. Одоо тэгэнгүүт за өөрсдөө хөгжүүлэлт хийдэг. За эсвэл олон вендор системүүдийг нийлүүлээд дунд нь нэг холбоо суудаа хийдэг тий. API интеграшнүүдээ хийдэг team компаниуд бол их байгаа. Одоо банкуд бол дандаа л вендор системүүдийг ер нь хэрэгжилж байгаа тий. Бүхэл систем нь вендорууд. Голын бэкэндүүд нь ч юм уу тий. Тэр хөгжүүлэлтүүд нь за эсвэл одоо апын хөгжүүлэлтүүд нь ч юм уу эсвэл фронт энд нь ч юм өөрсдөө хийгээ явж байгаа. Үндсэн код дээр дандаа л вендор системүүд явж байгаа. Тэгэхээр энэ вендор системүүдийн хоорондын энэ уялдааг ер нь хэрхэн хангах ёстой вэ? Тэ өөрсдөө хөгжүүлэх үү эсвэл нөгөө вендороор нь хооронд нь холбуулаад тэ энийг ингэж хийн шүү, энийг ингэж хийн шүү гэл ингээл явах уу? За тэгээд вендор систем хэрэглээд ирэхээр нөгөө вендор лок гэж ойлголтоос яригддаг тий. Одоо нэг вендорын системийг 20 жил хэрэглээд нөгөөх нь хөгжиж өгдөггүй эсвэл ингээд байгаа л гэдэг салыг ихээр салж чаддаггүй. Тэгэхээр энэ талаар хоёулаа нэг ярилцъя. Зөв. Вендоргүй явна гэж байхгүй л та. Хэцүү. Тий. Тэгэхээр эхлээд хэлэхэд бол тодорхой хугацаанд вендор байх нь зөв. Юу гэхээр тэр бизнесийг хөгжихэд бас тусалж чинь гэсэн хэлбэрээр бодох хэрэгтэй. За. Тэгээд интеграшн за буцаагаад вендор систем яагаас сонгох вэ? Тэгээ яагаад цааны асуудлууд үүсээд идэг вэ? Цаар дараа нь ингээд яач ч болтгүй нэг юмтай болцсон гэдэг. Энэ асуултыг зүгээр би ингэж хэлмээр санагдав. Тийм. Миний бодлоор бол бас нэг юмнаас хэтэх олон зүйл хүссэн юм шиг үстэй. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг гэхээр би энэ вендор систем 5 зүйл хийдэг. Битгий илүү их юм хүсгэсэн байхгүй юу? Өөрөөр хэлбэл дараа нь вендор систем дээр энийг А-гийн Б-гийн С болгоод тэрнтэй болгоод тэгээд их юм хийлгэждэг юм тийм. Тэнгүүтээ дараа нь тэрийг салгах гингүүд тэр чинь зөвхөн тэнд зориулсан custom something гэдэг дээр нь давхарлаад идсэн юм зүйлийг өөр газар сайж болж чадахгүй. Тэгчээд нөгөө солиж гээд ингээд идэг хамаг бизнесийнхаа логикийг нөгөө вендорийн сан хэсэг рүү гэнэ шингээц. Тэр нь нөгөө вендордөө ч хэцүү. Юу гэхээр ингэхгүй бол наадах гэж авахгүй. Тэ? Заавал ингэж гэж харсан үгүй манайх бол яг л ингэдэг л систем л дээ. Гэхдээ эн чинь болохгүй шүү дээ гэсэн чинь болохгүй л ахгүй нөгөөдөл нь тэгэл хөрхий Зарахын тулд тий нөгөө сүх юугаа барьж орвол зорж өгнө шүү дээ тий. Тэгэд хийчихэд тэгэнгүүтээ өөрөөр хэлбэл юу гэхээр тэнд нэг юм амир эвгүй юмыг үүсгэж тавьчих жоохгүй хөдөлгөж чадахгүй зүйлийг. За тэгэд дараа нь өөрөө нөгөө нэг систем нь буцаагаад вендор лок гэдэг зүйл чинь амир үүснэ. Яг вендор лок гэдэг нь юу гэхээр А системийг Б-гээр солиход хамгийн дэвтэйхэн салжиж, дэвтэйхэн юмнуудаа яг нэг үүрэг хариуцлагаараа салж явах хэрэгтэй байтал тэрийг нь нийлүүлээд хоорондоо ингээд нэг юм зангидсан гар шиг болцсон системийг салгаж чадхаа болж байгаа процессыг би бол хэлэх болов гэж боддог байхгүй. Вендор лок үүсэхгүй байлгыг гэвэл бизнесийнхаа логикийг аль болох өөр дээр явуулсан гэж. Өөрөөр хэлбэл юу гэхээр өөрөө тэр түрүү хэлж штеп. Яг одоо өөр компани CTO байна уу, хэн бэ нөө яг манай бизнесийн хамгийн чухал зүйлс юу юм гэдгээ өөр дээр эхлээд тавьж хагаад би энийхээ хийхийн тулд надад юу хэрэгтэй юм гэдэг as a tool байдлаар вендороо илүү сонгох юм бол тэгээд тэрийгэ барьж байгаа газар те байнга ер нь одоо даваа тал юу өсдөг гэхээр танах яг л энийг хийчих. Тэгээд энэс илүүчгүй дутуучгүй би яг энийг ингэ тестэлж авна. Ийм шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Ингэж харьцах тусам би тэрийг одоо дараа нь өөр газараас солигийг танах яг энийг хийж чадах уу. Тэгээд нэмэх нь хоёр зүйл байгаа. Clear чадахгүй. Тэгээд хизээ. Тэгээд энэ харилцан амир хэлбэр. Нөгөө нэг дундаа бизнес лейер байна шүү дээ. Одоо бидний өөрчлөлт яг бизнест хэрэгтэй байгаа тэр хөдөлгөөрт шаардлагатай байгаа тийм нэг юм middleware юм уу something те. Энэ хэсгүүдээ харин хамаг ресурсороо өөртөө хийх хэрэгтэй. Эсвэл тэнд янз бүрийн одоо бизнесийн төлөв зөндөө шүү дээ. Одоо flow
одоо BPM-ууд бол айгүй сайн хөгжсөн. Ер нь эйжентик ер нь эйжентик байдал руу нэлээд орж байна. Тэгэхээр тэр зүйлсүүдийг өөр дээрээ яг аваад энэ доменыг бид нар хий. Эсвэл нэг maybe нэг компанитай хамтарч болно те. Тэргээрээ хийлээ. Тэгээд одоо вендор дээрээ болохоор яг л энийг хийдэг гэх юм бол систем чинь илүү амар болоод. Тий. Ингэж л одоо хэлье гэж бодож байна да. Тий. Бас яг энэ дэр нэмж хэлэхэд бас нэг юм одоо corporate style-ийн нэг юм одоо нэг CTO нэг орж ирээд те. Нэг компанид орж ирэнгүүтээ за нэг ер нь бол CTO бас удахгүй кейс байгаа шүү дээ. Бас гадагшаач гэсэн байдаг удахгүй кейсүүд маш том аюултай. Тэрний юу гэхээр орж ирэнгүүтээ манай хүн бодож байгаа шүү дээ. За өөрчлөнө. Амар том ченж хийх гээд байна. Тийм нөгөө толгойн дотор өөрчлөлт гэдэг зүйл амар гоё ороод ирсэн. Тэ ягаад гэхээр нөгөө нэг авч байгаа ч гэсэн юм за бид нэг л болохгүй байна. Чи ирж энийг заснаа л гэдэг те. Ороод самтын нэлээд зөвшөөрөх гээд байдаг те. Тий. Тэгээд орж ирэнгүүтээ хамгийн ихэнд юу хийх гээд байдаг вэ гэхээр өөрийнхөө comfortable solution нөгөө нэг дээр үе тассан одоо text stack нь байд юм уу эсвэл ажиллах зарчим руугаа шилжүүлэхийг хүсдэг. Хэн ч гэсэн ер нь бол тэгнэ л те. Тэгтээ нөгөө existing байсан зүйлсээс муутай сайнтай гэдгийг ялгалтгүйгээр бүгдийн сайхан ингэж change-лэх гээд байдаг. Тэгэл нөгөө change чинь за одоо хөрхий тушаал авцсан хүмүүс чинь тэгэл хийжтэй солино. Бааз гэдэг тухай нэлээд seriously ярианаад байгаа тий. Тэгэл тэдний бүгдийн солиол тавьчихэл нөгөө хүн маань 2 жил алдсан, 3 жил алдсан. За бай. Дараагийн хүн орж ирсэн. Энтэй юу вэ? Ахаа солино гэдэг. Тэгэхээр юу гэхээр ийм байж л болохгүй юм да. Тэгэхээр түрүүний хэлдгээр нөгөө бидний компани өөрийн гэсэн плантай урт хугацааны их юм бол бид нар ер нь энэ дээрээ 3 жил ер нь 4 жил 5 жил байна. Юг change хийх үү? Юг change хийхгүй байх уу гэдгээ төлөвлөсөн. Тэр нэг төлөвлөгөө нэг байвал одоо ерөөсөн тэргээ зон контролтой амар гэх юм уу? Энд чинь л өөрөө нөгөө архитектийн зураглал гэдэг зүйлтэй байх ёстой тий тодорхой хэмжээнд бичиг баримттай байх ёстой бичиг баримтууд өвлөгддөг байх ёстой одоо байгаа нөхцөл байдлуудаа маш сайн тодорхойлцсон байх ёстой гэдэг жишээ шүү дээ тийм үү тэр шаардлагуудыг гаргаад ирж байгаа. Түрүү нөгөө вендор ярьж ирсэн вендорын систем дээр агүй их юмнуудыг ингээд уяа тэгээд вендор нь өөрийнхөө системийг бараг таньхаа болчих хүртлээр өөрчлөлтчдөг тийм кейсүүд байдаг тий. Одоо манай Монголын нөхцөл процесс ингэж явдаг юм аа гэж явдаг. Уг нь бол эсрэгээрээ вендор систем чинь за мэдээж харьцуулж авахдаа дэлхийд туршигдсан олон байгууллагууд хэрэгэлдэг нэлээд алсын хараатай хөгжих ёстой төлөвлөгөөнүүдээ гаргачихсан ийм вендоруудыг л бид нэр сонгодог шүү дээ. Тэгсэн ирний кастомайз хийлгээд амар өөрчлөлт оруулангуудаа үндсэн core хэсгээ бараг тэндээ даатгаад ингээд тавьчаад тэгээд нөгөөдхөөс салж чаддаггүй. Нөгөө хүмүүс нөгөөдгийг хөгжүүлэе гэхээр өөрсдийнх нь нөгөө чиг баримжаанаа шал өөр тийшээ явах нэг баахан кастомайз хөгжүүлэлт хийгээд тавьсан байгаа гэдэг. Өөрийнхөө бэйбиг таньхаа болчиход л яваад идэг шүү дээ. Тэгэл аль-алиндаа хүндрэлтэй нөгөө нэг юу гэдэг нь токсик харилцаа гэсэн үг чинь тий дараа нь тэгээд нөгөө том вендор ч гэсэнтэй тэрийг авч яваад бас сонирхол багтай. Эсвэл асар их том костууд гараад эхэлнэ тий. Тиймэрхүү байгаа. Тийм байна. Тэгэхээр ер нь ямар байгууллагууд за ямар вендорыг сонгохын аль хэсэгтээ бизнесийнхаа аль процесс дээрээ бид нар вендор оруулж ирэх юм аль зүйлээ өөрсдөө хийх ёстой юм за өөрсдөө технологийн баггүй болвол алийг удаан хугацаанд энэ компаниараа хөгжүүлээд явахын гэдэг зүйлээ айгуу сайн бодоод бизнесийнхаа энэ урсгалуудыг технологижуулах гээд байгаа дижитал шилжилт хийх гээд байгаа энэ хэсгүүдээ маш сайн зургалж агаад байгууллагынхаа алсын хараа вишн хаашаа явах гээд байгаа гэдэг зүйлүүдээ сайн гаргаж ирээд тэрэндээ тохирсон шийдэл архитектуудаа бас мэргэжлийн хүмүүстэй нийлж уялдуулж гаргаж агаад за энийг вендороор хийчи, энийг өөрсдөө хийчи, энэ дээр CRM-ыг авчраад тавьчи, энэ дээр амдын лосыг авчраад тавьчи, лон менежмент системийг авчи. За скоринг дээр нь тэгвэл сайн скорын энэ хэсгийг аваад тавьчи, бүрийн скорын энэ хэсгийг аваад тавьчи гэдэг юм уу. Тэрийг аягүй сайн бодохгүй бол ер нь болохгүй анханасаа сайн төлөвлөх ёстой л гэж үзэж байна тий. Яг тий. Тэгээд технологийн хүмүүсийн нэг асуудал байдаг л одоо бид нэр юу гэхээр эхлээд нэг хийгээд үтчихэд төсөөлмөр юм шиг тий. Одоо яахын аргагүй тэр бол хүн болгонд байдаг тий. Би ч гэсэн одоо заагч эцс нэг
бичиж болох нь хараадахыг нэг мэдсэн чи бичсэн эхэлчихэдэг тий. Тэгэхээр тэрийг одоо юу гэдэг нөгөө хүн юу яадаг штэ би нэг юм ямар ч газар нэг репорт бичлээ something гэж бичлээ. Тэгмээ дээр нь executive summary гэж одоо байдаг тий. Тэгэхээр энэ дотор ер нь юу байгаа юм бэ гэдгийг ер нь generally нэг юм хэдхүүгээр илэрхийлэх гэдэг шиг. Тэгэхээр саяны хэлдгээр documentation зүйлсүүдийг хэтэрхий битгий юу яа л гэж байгаа байхгүй. Одоо эхнээс нь эхлээл нэг юмнаас нь эхлээл амар деталь бичээл явчихдаг. Тэгээд сүүлдээ одоо би юу чийгээд байгаа. Тэр тусмаа нэг жижигхэн одоо компани байлаа гэж одоо гэтэл нөгөө том систем хийж чаж төрөх юм те. Тэнгүүд тэрэн дээр очиад бүгдийн деталь бичээд их амар хэцүү. Би одоо бичээд л ах юм. Ер нь яг бичээд гэдэг нэг documentation бичээд би одоо хизээ нөгөөдгөө дуусгах юм бол таа гэх те. Тэгэхээр миний одоо зөвлөгөө юм гэхээр амар томоор нь хитэн бөөрөнхийн дотор багтааж болно шүү дээ. А байн, С байн, Д байн. Би яг ингэх гээд байгаа. Түрүүний хэлдэг шиг би нэг 5 одоо надаас хүсэж байгаа зүйл 15 ширхэг зүйлийг хийх. Эхлээд тэр 15 ширхэг зүйлээ бөөрөнхий болгоод тавьчаад яаж холбохын тэнд юу авах юм гэдгээ өрөөд үзчихье гэж байхгүй. Дараагийн алхам нь тэгвэл энийг яаж интеграшн одоо ширээд яг мэдээлэл нь яаж дамжих юм something те хаана хэн хадгалахыг хадгалж байгаа тэр мэдээллүүдийг дараа нь яаж нийлэх ETL яаж хийх гэдэг юм. Тэр мэрийг яг тэр үед одоо бодохгүй step by step гаргаад тэгэхээр хүн ч гэсэн хараад надад те одоо ширээд бизнесийг хараад манайх ийм юм уу одоо ингийн хараад ойлгоход нэр манайх чинь 5 15 юм ийдэж шүү дээ. Энийг ашигладаг юм уу зөв. Тэгэд энийгээд ер нь хэвийн одоо бид нар үйл ажиллагаа болоход эн чинь чухал юм байна шүү дээ. Манай хамгийн чухал хэсэг. Ишигээ ер нь бол илүү хэдүүлээ фокуслахтай юм шүү гээд. Тийм байдлаар overall-оор тий их тийм юу гэж нэг high level гаргаж явах нь. High level-ээс доошоо угаасаа ороод ирнэ тий. Энийг деталь болгоё. Девелопертэй хүмүүс орж ирээд яг энийг яах юм бэ? Юутэй байх юм бэ гэдэг угаасаа тэрийг нэхэд ороод ирнэ. Тэгэхээр дээр нэмээд деталь доошоо явах тусмаа change ихсэн. Тэр чинь өөрчлөгдөөл байгаа юм чинь. Тэгэхээр үхээр магадгүй as a CTO байна уу юу ер нь тэр higher level тэр зураг нь хитгэн бөөрийнхий байна уу муухай зурна уу тэр хамаагүй. Тэгээд тэрийг гаргаад яг тэрийгээ л байрлуулад тэрийгээ хүмүүстэйгээ яриад бид нар ийм хийдгээ гэдгийг л харуулдаг байхад. Тэрнээс доошоо явж байгаа л technical documentation тэ network-ээс яаж байна. Тэднийг угаасаа зурх үнэн зурна чи өөрөө ч зурж болно. Гэхдээ эхлээд амар тийм том нэг юм гранд амар том одоо documentation гаргана гэж яг хэрэгтэй зүйлийг гаргаад дотгошоогоо задлаад явах нь л зөв болов. Тийм. Ер нь нөгөө бас л enterprise architect гэдэг зүйл дээр онлын ойлголтууд бас байгаад байгаа тийм. Тэгэхээр high level architect, enterprise architect гэдэг чинь өөрөө яг л таны сайн хэлж байгаа тэр баблуудаар байна уу тий тэр бөөрөнхийнүүдээр байна уу ямар ч ус ингэж хөвтэйхэн өөртөө ойлгомжтойгоор ингээд гаргачих. За энийг одоо хэрхэн холбох вэ? Яах вэ? Энэ жижигхэн бөөрөнхий болгоны шийдлүүд нь ямар байх юм бэ? Тэ энэ дээр юу хэрэглэх юм бэ? Ямар бааз хэрэглэх юм? Юутай холбох юм? Яах юм гэдгийг дараагийн бодох асуудал болоод явчих шүү дээ. Одоо яг хуу хэдэн бокс шоута бокс вэ нүү бабл вэ нүү те тавьчаад эхний бодох зүйл энийг хин хариуцах гэж байна. Тэгвэл тэр хүн тэгээ гаргачаад ревюдээ сууж болно шүү дээ. Одоо окей би харлаа. За гэхдээ асуудал нь юу өсгөх гэхээр одоо ингээд түрүүний хэлдгээр энэ болгон чинь заваарт болно гэх юм уу те нэг юм өгдлийг ингээл үйлдвэрлээл. Одоо вендор байлаа гэж үзэхэд хүн болгон вендор болгон цаанаа нэг юм хэрэглэгч гэдэг юм зүйлтэй. Тэгээ та бүхэн одоо бүгдрэл мэдж байгаа хөлтөд external IT гэж хэлдэг те. Тэрний IT, энэний IT. Угаасаа энэ одоо юу яадаг холуур тойрч чадахгүй л зүйл шүү дээ. Мэдээлэл тусдаа хадгалагдана. Тэгээд мэдээлэл давхардаж duplication үүснэ. За тэнгуүтээ нэг газар анализ хийж чадхаа байлаад энэ тэн сервер дээр байна. Одоо манай бизнес болохоор бүгдийг аваад нэг анализ хиймээр. Нэг сайхан query бичээд тавьчих тий. Бүгдийг ингээд харуулдаг. Бүх системийг хийгээл. Окей. Тэгэхээр тэр юм руу бид нэр шилжүүлэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр яг энэ рүү шилжүүлж байгаа тохиолдолд юу гэхээр эхлээд бол жижигхэн байна. Асуудал. Одоо жишээлбэл эхний 1-2 жил яг бодоод авах шаардлага байчихлаа. Гой тайлан гараад л явчих. За тэгээд өвдөл өөрчлөгдлөө. За нэг юм зөөгөө тавих гэсэн чинь нэг л биш шээ. Скриптээр зөөсөн чинь нэг л биш шээ. Тэ? За тэгвэл дараагийн шийдэл. Тэгэхээр энэ дээр бодох ёстой зүйл юу гэхээр тэр шийдлүүд байгаа. Костлоо. Хэдэн төгрөгөөр тэрийг шийдэх вэ гэж. Тэгээд шийдэл одоо юу гэдэг илүү хялбар
одоо шууд ингээд шийдэгдэх байх тусмаа л үнэтэй байна. Гэхдээ үнэтэй байгаагаасаа гадна зүгээр яг зүгээр одоо юу гэдэг бас яг зөв орж байгаа үг нь чухал та. Гэхдээ ер нь бол цаашаа саний мэдээллийг одоо бид нэг газар цуглуулах тэгээд одоо бид data warehouse гэж хэлэх юм бол warehouse үүсгэх асуудал энэ юм бол cost маш сайн болоод эрт warehouse хэрэггүй байж болно шүү дээ. Бид нар зүгээр warehouse гэж нэрлж болно small жижиг гэн тэнд нэг actor cost гарахгүй. Гэтэл яг жинкнээсээ нөгөө warehouse-ийн хэрэглээ ороод ирээд том болоод тэр чинь одоо цаг хугацааны хувьд яг тухайн цаг хугацаанд үнэн бодит мэдээллээр нь хадгалж байгаа шүү дээ. Гэтэл тэр бидний мэдээлэл чинь нэлээ их байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрийг цаг хугацаагаар хадгалаад эхлэнүүд юу болох вэ? Бас асар томроод эхэлнэ. Тэгээ энийг байнгын зөв орж байгаа гэдгийг хянах хэрэгтэй болно. Гэт эхлэнгүүд юу гэхээр дараагийн проблем. Сая одоо хэлдгээр бид нэр өгдлийнхаа одоо энэ хэсгийг data warehouse-аар орж байгаа мэдээлэл маань үнэн зөв одоо ямар нэгэн тасалбалгүй өөрчлөлтгүй байгаа гэдгийг одоо хангаад явах нь компанийн хувьд хамгийн чухал зүйлс нэг. Ямар ч систем орж болно, юу ч өөрчлөгдөж болно. Гэхдээ тэр мэдээллүүд яг consistent яг ингээд хангагдаад байж байгаа хэрэгтэй. Тэгээд эр мэдээллээс одоо regulation байна уу something аавн юу болсон тэр чинь компани одоо өнгөрсөн хугацаа болон бүгдийг илэрхийлж байгаа юм чинь. Тэгэхээр энэ зүйлээ өөрсдөн дээрээ keep хийгээд яг тэрийг carry хийгээд одоо жишээлбэл нэг CTO одоо орж ирлээ гэхэд энэ хаана хадгалагдаж байгаа юм. Хадгалах дээр data flow ч гэдэг юм айгүй чухал юугаар дамжаад яваад байгаа. Би ямар нэгэн байдлаар улс ямар нэгэн улсын одоо хууль дүрм журмыг зөрчиж үү. Одоо шийдэл бидний data privacy-гийн асуудал байна. Би ийм газар ийм одоо сервер дээр юм уу самт мэдээлэл дээр энэ хэрэгжин мэдээллийг дамжуулчлаа. Тэрийг бид нэр consent авах хэрэгтэй гэдэг юм уу тэрийг би зөрчиж үү. Тэгэхээр хамгийн ихэнд яг зөвхөн мэдээлэл бол чиний юмч буюу тэр компани юмч гэсэн. Тэрийг хамгаалах, тэрийг зөв тийш аваач тавих, тэрийг одоо юу гэдэг зөв ашиглах гэдэг талаа амар. Энэ бол яг л одоо юу гэдэг тэр компани хүн болгон боёо сектор болгоны толгой өвдөгцөл тэрийг бий болгож байгаа хүн чинь технологийн. За data analyst энэ орж ирэн тэгээд тэднэрт бүх мэдээлэл яг ингээд зөв өгчих юм бол компани цаашаа одоо юу гэдэг цаашаа явах хэрэгтэй. Энийг одоо жижигхэн байгаа дээрээ энийг эрт нэг одоо эртвэл тэгэл яаж хийж байгааг гаргах чинь. Жоохон системээс ухсаар гол корыг битсээр гол нэг тайлан гаргадаг болох чинь. Болохгүй нэг газар шууд дампалж байгаа аваад юу хийдин тэгээ. Цөмөний аргууд байгаа бид нар нэг скрипт хичээлээл. Томроод ирэхээр энэ нэг тийм амар биш болоод ирэх үед яг санийхаа түмний хэлдгээр энэ мэдээллүүд ингэн энэ вендорын систем ингэж байгаа. За тэгээд яг интеграшн дээр ярих юм бол зөндөө зүйл байгаа л да тийм ямар гой боломжууд байна гэдэг. Гэхдээ өгөгдөл чухал гэдэг л. Өгөгдлөө алдаж болохгүй. Өгөгдлөө зөв ашиглаж явах хэрэгтэй. Өгөгдөл бүрэн бүтэн байх хэрэгтэй тийм. Тэгэхээр саяны ойлголт бол нөгөө нэг data mapping гэдэг зүйл бас яригдаж эхэлж байна. Тэгэхээр архитектээ хийхдээ системийн анханаас нь төлөвлөхдөө өгөгдлөө хаана хадгалж байгаа юм, ямар өгөгдөл аль хэсгээр дамжиж байгаа юм хаанаас хаашаа дамжих юм гэдэг зүйлээ бас аягүй сайн тодорхойлоод дараа нь бид нэр за магадгүй ийм тайлангууд гаргаж болно. Ийм биднэрт хамгийн чухал байдаг гэвэл тэрийг өөр тийш нь урсгах warehouse гэдэг зүйлээ хаана хийх ёстой юм. Эсвэл нөгөө data lake нь за яг lake бол ирээдүйд бүр амар том болоо явчин Тэнгүү зүгээр ихнийхээ ээлжинд хүмүүсээр data analysis хийх, өгөгдөл зөрсөн шинжилгээ хийх гэдэг дээр ер нь хэрхэн зохион байгуулах ёстой юм бэ гэдгээ бас архитектээ хийж явахдаа, системээ хийж явахдаа аягүй сайн бодоод data mapping гэдэг зүйлээ аягүй сайн гаргаад яваарэ. Энэ бол тасралтгүй байн хамт явах зүйл шүү гэж хэлж штт тийм үү? Тийм. Ер нь бол одоо data сая lake-ний тухай хальт ярьлаа тий. Юу гэхээр бас нөгөө өгөгдлийн хэрэглэгч нарыг үзэн штэ. Тэнгүүд ерөн дээр үед ихэнхдээ юу байсан? Одоо data analyst sales ч байт юм уу те юу байт юм. Буцаа тайлан тооцоо гаргадаг. Одоо хэнийг үүнд репорт гаргаж өгч болно. Одоо тэгээ шинэ одоо юм одоо гарч иж штэ. Бид нэр data warehouse ч юм бол амар тийм structured гоё байх хэрэгтэй те. Тэгвэл одоо зөв ашиглагдана. Тэгвэл unstructured байсан ч болно. Ер нь зөв бүгдийн газар нийлүүлээ тавьчих л та тий. Data lake үүсгээ тавьчих. Тэнгүүд тэрэн дотор ч одоо
заавал тийм structured биш байхад окей зүйлсүүд хэм бэ нэхэр одоо AI орж ирж байна тийм. Юу гэдэг нь байгаагаар нь хүлээж аваад тэрийг өөрөө анализ хийх чадвартай. Эсвэл тэрэн дээр based бид нэр юу болоод байгаа юм тийм сургах шаардлагатай сургана. Тэр үхээр нэг төрлийн хэрэглэгч орж иж гэнэ гэсэн санаа байна. Одоо байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр юунит болд одоо яаж чинь одоо сайн гүйцэж байгаа юм яаж байгаа юм бид нэр тэрийг piece by piece-аар ороод ямар нэгэн байдлаар тэр байгаа мэдээллийг raw байдлаар нөгөө raw биш болгож авч болно, structured болгож авч болно тийм. Эхний дээр явж байгаа учраас ер нь бас нэг датаны хэрэглэгч одоо тийм амар easy. Дээр үед бол одоо энэ чинь модель сургаал something гэдэг нэлийн хүнд процесс өгдөг гэсэн бол одоо их боломжийн дагагын жидрэш ирж байгаа учраас нэг хэрэглэгч бас байгаа шүү тэнтэл те. Тэрийг зөв ашиглавал бид нэр өнгөрсөн байдлыг одоо жишээлбэл өнгөрсөн жилийн тэр орлогыг бид нар тим юм ингээ өөрчилсөн байсан бол ямар үр дүн гарах байсан бэ гэдэг асуулт бол хүн болгонд хэрэгтэй байдаг шүү дээ. Яа бас тиймэрхүү байдлаар зөв бэлдсэн юм бэ? Асууж болохгүй гэж те. За тийм ээ. Тэгэхээр одоо л AI-ийн тухай ойлголтууд орж ирж байна те. Тэгэхээр нөгөө системийнхаа интеграцуудыг за Lake-тэй байх юм уу, Lake House-та байх юм уу, Warehouse-та байх юм уу юу гэдгээ хаана юу хэрэглэхээ AI-а бас хаана оруулж ирэх вэ гэдгээ бас аягүй сайн яг одоо үед болвол те ингээд бид нэр бодож болно шүү дээ. За дээр үед одоо хэдэн жилийн өмнө бол юм AI, юу нөгөө warehouse mouse гээл те бодож исэн бол одоо ингээд системийнхаа архитектуудыг за вендорынхаа системүүдийг ингэж нэг сайхан тойруулж харж агаад те за энд ийм юм байгаа юм байна, ийм юм байгаа юм байна, ингэж урсгаж байгаа юм байна. Энд warehouse-аа ингэж хийвэл зүгээр юм байна. За энэ дээрээ AI-аа ингэж хэрэглүүл зүгээр юм байна гэдэг юм уу. Тэр зүйлүүдээ одоо архитектийн нэг ревю хийх гэж байгаа байгууллагууд бол эдгээр зүйлүүдийг бас оруулаад бодоход илүүдэхгүй байх нь. За түрүү нөгөө вендорын системүүдийг ярьж исэн тэрлүүгөө буцаа ороход Анд глобал маань өөрөө ингээд вендор болчлаа тий. Вендор хөгжүүлэлт хийгээд явж байгаа хэрэглэгч нэлээд олон том байгууллагуудтай хэрэглэгч болоод вендор болоо явцсан. Тэгэхээр вендор талаасаа та байгууллага дээр ороход за мэдээж зөвхөн танаа системийг хэрэглэж байгаа байгууллага бас биш байгаа бах тий. Тэгэнгүүт та бүхэн одоо гадны компаниудтай ажиллаж байгаа, Монгол компаниудтай бас ажиллаж байгаа тий. Энэ дээр яг энэ архитектийн асуудлууд ер нь хэр зэрэг үүсэж байна. Монгол болон энэ гадны байгууллагуудын ялгаа байна уу? Очиход за гадны байгууллагууд амарлаг сайн бүх юм ингээл цэгцтэй тий бүх систем интеграцууд нь гарцсан IT амарлаг та нар энд ирээл энтэй залгаал болоо гэж тэгж гинөө тий. Эсвэл Монгол нь арай өөр байна уу? Энэ дээр та хувийнхаа туршлага одоо энийг хуваалцвал. Зөв. Яг бид нар тэгээ одоо шайлаа гэж хэлсэн as a vendor гэсэн утгаараас орж ирж штэ тий гэс. За тэр үед ямар байвал хамгийн одоо comfortable байдаг вэ гэхээр компани өөрөө яг юу хүсэж байгаагаа маш сайн мэддэг. Одоо жишээлбэл би энэ зорилго төрмөр байгаа гэдгээ шууд хэлье. За хоёрдугаар толгонгод юу вэ гэхээр IT-ийн тимтэй байх нь. За тэр нь болохоор одоо баг минимал одоо гэсэн үг байхгүй юу гэхээр IT гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бид нэр мэдээлэл хаана байгаа юм. Тэгээ бид нар ер нь бол нэг юм бүх хүмүүстэй уулзч яваад тэгээ тэнчнээс нь та нар ингэдэм байх те гэж гарах чинь амар цаг хугацаа орно асуудал байна. Тий. Нөгөө талаас биднес нэг систем ингээд одоо оруулаад delivery хийлээ. За яг бид нар мейнтейнинг авч явж болно гэхдээ. Гэхдээ нэг юм хэн нэг хүнтэй харьцах хэрэгтэй тий. Одоо жишээлбэл одоо хоорондоо хүлээлцэхээр бол одоо бас нэг IT-тэй нэг тодорхой хэмжээнд манайх ийм төхөөрөмж ийм юм байгаа. Эсвэл ийм structureтай байгаа. Жишээлбэл зааныхааныхаа гоё зураал тавилаа л та. Тэгээ тэрийг одоо хүнд өгөх үү? Тэ нөгөөдгийг аваад хадгалаад дараа нь яг одоо энэ асуудал манайх ийм change орох гэж байгаа юм. Та нар энэ дээр давхар change орох хэрэгтэй юм байна те гэдэг ч юм уу те. Одоо жишээлбэл бидний ашиглаж байгаа цааны хэлбэр интеграшн бид нэр ингээд одоо юу гэдэг нь 5 газартай ч юм уу тентхийн локал газартай хийцэн. Гэт нэг газар нь өөрчлөлт орохоор болсон. Тэрийг хэн нэг хүн бидэнд мэдэгдэж явах хэрэгтэй те ядаж. Мэйлэр ч юм уу те. Тэгээ тэр нь ерөөхдөө энэ жижиг юм шиг хүртэл энэс бол асуудал гардаг байхгүй. Тэгэхээр хариуцж байгаа нэг юм одоо хүмүүс байх хэрэгтэй. За IT биш байж байгаа нэгтэр IT байх бол их зүг гэсэн. За тэгэхээр
минимум саяны хоёр зүйл байгаад нэгдүгээрт нь би яг юу хүсэж байгаа мэдээд хоёрдугаарт нь яг тэрийг одоо хариуцаад харилцах хүнтэй байвал бусад кейс дээр нь орж ирж байгаа бол эхлээд те delivery хийхийнхээ өмнө за яг юу delivery хийгээ яхаа аргагүй тохирох хэрэгтэй. Тэгээд одоо бид нэр те яг agile методоор agile-аар ажиллаж болно. Эсвэл одоо waterfall-ч болно. Гэхдээ заавал agile нь зөв, waterfall нь зөв гэж байгаа юм биш. Яг яаж ажиллахаар эхнээс нь л тохирцсон дээр. Тэрнээс биш дундаа явж байгаад холцдог байхгүй. Тэр л хамгийн аюултай. Өөрөөр хэлбэл дуртай үедээ agile гэж хэлээд тэгээд яг за agile-аар яваад бүгд ингэж яг тэдний өдөр team болно гэж хэлсэн анх танад тэгж ярьсан яг тэр чинь хаана. Гэхдээ бид нар дундаа ингээд өөрчлөгдөд ингэ явсан шүү дээ. Нөө мэдхгүй та нар тэгсэн юм байгааж би бол тэхгүй гэх нэг хүн гараад ирдэг ч юм уу тийм. Тэнгүүд энэ чинь амар confusing юмд орж байгаа байхгүй. За бид нар яг алигээр нь явах юм тийм. Тэгэхээр mixed одоо нэг удирдлага нэг өөр юм яриа. Нөгөө удирдлага ч юм уу газар нэг өөр яриад ээж болохгүй. Яг л нэг л ярьдаг. Тэр нь одоо нэг юм баддаг газар нь нөгөө за IT байна уу юу вэ те нэг нь байх хэрэгтэй л гэсэн. За иймэрхүү байвал зүгээр сая нөгөө гаднах versus одоо Монгол гэдэг миний хувьд бол нэг ялгаа бол нэг байхгүй. Тэр нь сайн тэр нь муу аль нь яг байхгүй зүйл бол тэгэл байхгүй. Гаднах ч ялгаа байхгүй юу ихэ мэдэхгүй ч болно шүү дээ. Бид нэг л гоё юмтай болмоор нэг хэлнэ. За гоё юм чи юу илээ гэл те. Тэгээд дараа нэг өнөө хилжсэн зүйл нь шууд өөр болоо явцсан гэдгээс. Энд ч гарна тэнд ч гарна шүү дээ. Тэгэхээр strong team одоо IT-ийн teamтэй байвал дээр нэмээ тэр одоо strong team-ус чинь одоо чанга нэгдүгээр чанга хоёрдугаар ажиллахад амар байдаг. Шаардлага тавиал тэр хаана одоо жишээлбэл би integration-ээс илүү migration чухал те. Migration хийх гэж тэгээ migration дээр очиад за би ингээд migration хийгээ за тэгээ big bang гэх юм уу бүгдийг нутраа явах юм. Эсвэл тэ хамт ингэж явах юм уу? Эсвэл яг migration дээр орж ирлээ гэхэд яг зөв хийгдсэн гэдгийг яаж хэвлэх гаранти хийх вэ? Яаж шалгах вэ? Лос үүссэн байна уугүй юу? Тайлангуудаа яаж толгох вэ? Тэ гэх мэтээр явгууд олон зүйл гардаг учраас интеграшн юм дээр болохоор тухайн одоо компани юмнуудаа гаргаж өгöd бид нар ийм клиенттай ажилладаг, ийм байгаа. Тэгээд ер нь бол тэр хоорондоо харилцаж байгаа юмын заавал голд нь ингээд обзерв хийгээ байж болно. Эсвэл лидер оролцож болно. Интеграшн дээр бол нэг асуудал бол үүсэх нь бага. Хамгийн гол нь дараа нь тэрийг авч явах гэдэг дээр л асуудал байдаг. Интеграшн ч мал хийчин. Тэгээд интеграшны хамгийн дутагдaltaй тал юу гэхээр юм өөрчлөгдөнө. Өөрчлөгдөх үед тэрийг яаж зөв байлгах вэ? Интеграшн дээрээсээ одоо юу гэдэг те яг хамгийн гол зүйл нь тэр интеграшны асуудал үүсэж байгаа нэг асуудлууд байгаа буюу юу гэхээр API integration хийх гэж байна уу? Эсвэл something different одоо integration хийлгэмээр байна те. Одоо ер нь API-гаар харьцах зөв. Гэхдээ одоо яг зарим кейстер олонгод одоо тэр бааз одоо цаана үүсэж байгаа юмнуудын хооронд нь яаж бид нар аваад яаж одоо нэгдсэн байдлаар тайлан гаргах вэ? Гингүүд бид тэр бааз руу хандах юм уу, хандахгүй юм уу? Гэт эхлэнгүүд жоохон деталь болно. Гэхдээ ер нь бол тэрнээсээ илүү migration хэсэг илүү хүнд байдаг. Монгол одоо гадаад хоёрын хооронд ямар нэгэн ялгаа байхгүй. Тэгэхээр магадгүй Монгол бид нар илүү амархан ойлгодог тийм. Яг тэгэхээр чинь төрөлх хэлээр ярьж байна. Хоёрдугаарт нэг юм калчрыг ойлгоод байгаа байхгүй тийм. Одоо шил одоо нэг банк байлаа гэхэд за цаанаас тавьж байгаа шаардлага ингэж байгаа та. Чи нэг хэлэхдээ үнэхээр наа чинь болохгүй гэж хэлж байгаа юм байна. Эсвэл зарим нь гадаад чинь готлээ. Болно гэж байгаа юм шиг. Ярьж иржсэн эцсийн үр дүнд нь болохгүйсэн шүү дээ. Одоо тий яг тэр хүн чи одоо яг нэг юм калчраасаа болоод өөр ээж болно шүү дээ. Юмыг илэрхийлэхдээ өөрөөр илэрхийлээ бид нар тэрийг нь буруу ойлгож байна шүү. Тэгэхээр тэр заашгүй мэйлийн харилцаа тий бүх юмаа баталгаатай ингээд хэлснээрээ одоо момоо хөтэлдэг ч юм уу юу гэдэг тий тэрийг аягүй чухал. Тэгэхээр өөрөөр ойлгох магадлал зөндөө өснө. Тэгэхээр яг л юмаа нэг single source of truth гэдэг шиг яг ингэж хэлсэн гэдээ явах нь зөв. Тэгэхээр ялгаа бол байхгүй гэхдээ. За тэгэхээр Монголын бизнесийн байгууллагууд за гадны бизнесийн байгууллагатай бол ажиллахад ялгаа бол харьцангуй бага. Монголтойгоо ажиллахад бол илүү бараг амар те соёлыг мэдж байгаа, нөхцөл байдлыг илүү ойлгож байгаа учраас
илүү амар. За тэгээд тэр архитект систем талаас бол монголчууд ялгаагүй л гадныхан бичиг баримтын хувьд ч дутуу байдаг, юмаа сайн мэдгүй хүмүүс ч гэсэн байж л байгаа гэсэн үг шүү дээ. Гэхдээ зүгээр вендорээс тавьж байгаа хамгийн одоо вендорын зүгээс хэрэглэгч талдаа тавьж байгаа хамгийн ихний шаардлага бол юу хүсэж байгаагаа маш сайн ойлгочих, тэрийгэ маш сайн тайлбарлаж те. Тэгээд тэрэндээ тохирсон системээ зөв сонгороо гэдэг зүйлэл яригдж шүү дээ. Үйл ажиллагаа цаашдаа мейнтейн хийхтэй. Өөр ингэсэн strong teamтэй байвал Хэрхэн нөгөө хандовер хийж хүлээж авах гэдэг зүйл явдаг тий. Төсөл дууссаны дараа хүлээж аваад цаашаа доктортой аваа явах хэвээр. Гэхдээ доктортой аваа явж байгаа гэдэг нь тэр систем дээр өөрчлөлт оруулаад байхыг хэлэхгүй. Тий. Өөрчлөлт бол мэдээж вендор өөрөө өөрчлөлтөө хийнэ гэсэн үг шүү дээ тийм үү. Авч явна гэдэг нь өөртөө заавал авчихгүй байж болно. Гэхдээ нөгөө нэг юу гэхээр тэр вендорын харилцааг авч явах. Өөрөөр хэлбэл вендортэй хэлж байгаа зүйл change something өөрчлөгдөж гин ингэж гин гэдгийг банк хэлж харилцаж явж байгаа. Тэгэхгүй вендорт хамгийн нөгөө муу жишээ юу байдаг вэ гэхээр компаниас хүн болгон орж ирэл одоо юнит болгон орж ирэл янз бүрийн юм ярьдаг. Тэгэхээр ч одоо вендор болох мэдгүй шүү дээ. Тэгэл за хийх гээд нэг төлөвлөгөө өгөөл явчихна. Тэгвэл дараа нь энийг хийхгүй байсан, ингэх байсан гэж юм уу те мэдгүй. Тэгэхээр ийм үйл ойлголцол биш. Тэр харилцаагаа амар сайн зөв менеж хийх. Тим байвал л. За ерөнхийдөө яг хоёулагийн яриа бол өндөрлөх тишээгээ хандж байна тий. Тийм вендор болон за байгууллагуудад ер нь юуг анхаарах уу, яах уу, системүүдээ хэрхэн интеграцийг нь хийх үү гэдэг талаас нь Утган Баяр Захирал маань тодорхой зөвлөмжүүдийг бол өгж байна. За юу юутай байх шаардлагатай ингээд энэ дээр зүгээр бас л дүгнээд базаад хэлэхэд байгууллага өөрийнхөө бизнесийн хаашаа явж байгаа гэдгийг маш сайн ойлгоод тэрэндээ ямар системүүд байх ёстой юм, яаж хоорондоо холбогдох ёстой юм, дата бол танаа хамгийн чухал өмч. Тэгэхээр дата чинь хаавар яаж уурсах ёстой юм гэдгээ маш сайн төлөвлөөд маш сайн одоо нэг юм зураглаад тий high level байдлаар харж байгаа. Тэгэхээр тэр high level байдлыг чинь дараа нь яг мэргэжлийн архитекторууд нь тий системийн инженерүүд нь ер нь бол ингээд юутаг нь хоорондын уяад яаж явах вэ, холбох вэ гэдэг нь бол одоо тэр хүмүүсийн шийдэх асуудал болно гэсэн үг тийм үү. Гарсныхан дараа хинч ревьюдэж харж болно шүү дээ, асууж болно. Тэгэхээр яг зөв. Тэгээд яг нэмэт хэлэхэд болохоор яг одоо шил яг вендор хүн очиад илүү технологийн биш non technical компанид очиод ярих та яг хамгийн зөв мессеж нь юу байдаг вэ гэхээр миний одоо танаа энэ асуудлыг ингэж шийднэ гэдэг л. Тэгээд яг энэ асуудлууд та нар дээр одоо яг нэг юм шийдэгдээгүй байх шиг байна. Гэтэ энэ асуудлыг ингэж шийднэ гэдэг юм crystal clear тиймэрхүү байдлаар communication. Тэрнээс биш одоо буцаад юу гэдэг нь нэг юм гэдэг so many thing ярих биш. Яг энэ асуудлыг чинь л ингэж шийдэх гэдэг. Тэгээд нөгөө талаасаа тэгээд тэрэн дээр нь зөв окей юм үнэн тохирно дараагийн асуудлууд явна л та. Гэхдээ ер нь тийм байвал ойлгомжтой simple харилцаа байл те. Танад дутагдж байгаа юм ингэж шийддэг. Тийм саяны зөвлөгөө бол илүү технологийн компани продуктууд хийж байгаа залуучуудад зөвлөгөө та нар продукта зарах гал продукта сурталчлаад авах биш тий ер нь тухайн хэрэглэгч байгууллагынхаа асуудлыг нь хэрхэн шийдэж өгөх юм бэ шийдэл нь надад байгаа шүү гэдгээл зөв оновчтой тайлбарлаад өгчихөө гэж байна шүү дээ тийм үү. За ойлголоо. Өнөөдрийн яриа бол бас айгүй гоё болж байна. Тэгээд технологийн компаниуд болон бизнесийн байгууллагуудад аль алинд нь чухал хэрэгтэй зөвлөгөөнүүдийг бас танаас сонслоо. Тэгээд дийлэнх нь бас яг хуу технологийн компани тий шинэ стартап гарч байгаа стартап хийж байгаа хүмүүст илүү зориулсан байж магадгүй. Гэхдээ энэ дундаас бол бизнесийн байгууллагуудын захирлууд тий вендортойгоо хэрхэн ажиллах юм, танай байгууллага ер нь ямар байх ёстой юм, юутай байх ёстой юм, тэр системийн архитект гэдэг чинь өөрөө ер нь юунд чухал юм, танай байгууллагын ямар ирээдүйд чухал юм, та төрүүлээд юугаа мэдсэн байх ёстой юм гэдэг тэр ойлголтуудыг өгсөн байх гэж бол
найдаж байна. За тэгээд подкастынхаа хамгийн сүүлийн одоо асуултыг зочин танд өөрт нь үлдээе. Та тэгээд ер нь одоо Монголын том болон жижигээс том бүхэл бизнесийн байгууллагуудад тэгээд дээрэс нь стартап компаниуд, технологийн компаниудад ер нь одоо энэ solution architect, системийн architect системтэй холбоотой энэ интеграцууд дээр одоо юу гэдэг хамгийн сүүлийнхаа одоо сүүлийнхаа гэхээс илүүтэй өнөөдөр нөгөө подкастын сүүлийн тэр зөвлөмжийг өгвөл. За миний өгөх зөвлөгөө гэх юм уу? Ер нь бүх зүйлийг шууд нэг ингээд гинт бий болохгүй. Одоо ширэл өгдөө тий. Амар тийм том архитект гоё зүйл, самтын зүйлээс эхлэх хэрэгтэй. Эхлэхэд амар хүнд байдаг. Тэгээд тусмаа технологийн хүмүүс маань тэрэн дээр тийм шаналаад байдаг байхгүй. За би нэг амар гоё лимтэй болох хэрэгтэй гэл тий. Тэгээд ингээл нэтээс сохож үзсэн баян дээрээс л амар том тэнд одоо бичсэн байгаа даа шүү дээ. Ингэж их хэвээр тэгж хэвээр 5 10 байгаа тэр нэг гэдэг гээл тий. Энийг цаг нь ирэхээр угаасаа л ухаал чамд хэрэгтэй, танай байгууллагт хэрэгтэй сонгогдоод гараад байна. Тэгэхээр хамгийн ихэнд төрөний хэлдгээр нэг буруу байна уу, зөв байна уу хамаахгүй зурж эхлээд дээр нэгэ жижигээс нь эхлээд за тэрийг зөв бурууг хүнтэй ярилцаад тий. Жишээл би энэ зөв хийгээд байна уу, буруу хийгээд байна уу. Тэрнээс биш тэгээ тэр ярилцаад яваад сайжруулах нь зөв. Тэрнээс биш огт байхгүй зүйл дээр хинч зөвлөгөө өгч чадахгүй шүү дээ тий. Нөгөө талаас чи миний компани одоо ийм одоо гоё архитектыг зураадаг. Яг яад би хараад эхлээд тий чиний юм дээр ажиллаад илүү ревьюдэд үгүй гэдэг хүмүүс л байгаа. Эсвэргээрээ бүр огт байхгүй зүйлтэй байхгүй учраас нэг газраас эхэлнэ. Тэгэхээр тэрийгэ хийгээд хамгийн импортант зүйлсүүдээ гаргаад тэгээд хүнтэй ярилцаад ревьюдэд багаар ингээд яваад нэг мэдгээд тий тэр чинь өөрөө докюменташн чинь owner болж байгаа юм тий. Чиний яг чамд хэрэгтэй зүйл болж байна. Чиний яг илэрхийлэх гэж байгаа зүйлийг одоо ингээд сам shape байж болно, үгүй байж болно тий тэрүүгээр гаргадаг. Дэмэх нь цаашаага эн чинь юу гэхээр ойлголцол дээр зөрүү үүсэхгүй хамгаалдаг зүйл. Дээр нэмээд би хүн болгонд архитект өдөр болгоо нэг вендор орж иргээл тий тайлбарлаад авах биш. Би тэр вендор зориулснаа зурцсан бол тэрийг би энийг хараад эхлээ уншиж. Тэгээд дараа нь асуух зүйл байвал ярина шүү. Тэгэхээр ийм байдлаар чамд хэрэгтэй зүйл гэдэг утгаар нь илүү ойлгоод хөгжүүлээд өөртөө зориулаад тий нөгөө хүнд зориулаад хөгжүүлээрээ бичиж яваарай. Тэгэхгүй тэгвэл нэг байх ёстой зүйл байгаамаа гэхээр одоо дараа нь харангуйтай өөрөө харангуйтай нэрчтэй юу ч бичсэн юм бол та нэг тий хинч ойлгохдохооргүй тий нэг ихтэй л амар юм бичсэн байгаад байдаг тий. Тийм биш яг тийм одоо юу гэдэг яг өөрөө тэр хүндээ зориулаад хэрвээ би тэрний оронд байсан бол яг юу хүсэх үү, юу харъя гэж бодох уу? Би юу хэлмээр байгаа юм гэдгийг л хийгээрэй л гэл. Тийм л юм хэлээд явъя. Тэгээд угаасаа юм томроод тэг компани айгүй мундаг одоо олон үйл ажиллагаа явуулдаг. Тэлээд олон вендортэй болоод тэр угаасаа гоё ингээд томроо авчина. Тэрэн дээр ганцаараа хийхгүй олуулаа хийн. За маш гоё өнцгөөс тайлбарлаж байна. Хүмүүс бол байгууллагууд бол нэг ийм бичиг цаастай байх ёстой юм шиг гэл хараад байдаг. Эсвэргээрээ өөртөө зориулаад, байгууллагатаа зориулаад, өөрийнхөө орлох дараагийнхаа хүмүүст зориулаад, вендортой зориулаад энэ архитект, solution architect-ийн документуудыг, баримтчгуудыг ингээд ойлгомжтой, тодорхой байдлаар ингээд хийгээд тэрийгэ тогтмол сайжруулад явах нь байгууллагын хувьд бол бизнест бас маш чухал нөлөөтэй болно. Ямар системийг хэрхэн хаана уях уу, яаж холбох уу гэдэг шийдвэрүүдийг гаргахад илүү улам хялбар болж эхэлдэг учраас байгууллагууд маань бүгдээрээ high level-ээс ахуулаад ингээд систем болгон бүх зүйлүүд дээрээ архитект документтэй болоорой гэж бас зөвлөмөр байна. Тэгээд өнөөдрийн подкастэнд ирж оролцсон Отгонбаяр захиралдаа маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье. Мөн түрүү нөгөө яриан дундаас нь Анд Глобалын 10 жилийн энэ жил тохиож байгаа гэсэн 10 жилийн баярын мэнд хүргэе. Та бүхэн манаас үнэхээр мундаг ажиллаж байгаа шүү. Монголынхоо технологийн энэ залуучуудын нүүр царай болоод ингээд дэлхийд танигдаад явж байгаад тэгэхээр баярлж байгаа.
баяр хүргэе гэж хэлмээр. Маш их баярлалаа. Тэгээд та бүхэнд гэсэн одоо эхлээд те явж гин. Тэгээд нэмээд илүү ингээд технологийн чиглэлийг зөвхөн бариад тэрэн дээр хэрэгцээтэй одоо чиглэл болгоноос яг ингээд юу гэдэг чиглэлсэн тийм хүмүүсийг оруулж ирээ. Яг энэ яриаг ярьж байгаа нь одоо маш их таалагдчихээн. Тэгэхээр одоо олон хүн цаашаага явна. Одоо энэ чиглэлээр оронд ихтэн одоо юу гэдэг тус болсон олон гоё контентийг бэлдээрэй гэж хэлье. За баярлалаа.